болсон нийт гишүүдтэй бас талархал дэвшүүлье. За өмнө нь бас надтай хамт парламент 4 жил байсан ангийнхандаа сайн сайхныг хүсье. Энэ жилийн сонгуул бас нэлээд тийм хүнд сонгуул болсон. За гэсэн хэдий ч бас Завхан аймаг их хурлын 2 гишүүний ардчилсан намаа сонгож аймгийнхаа иргэдийн хурлын сонгуульд 41 хүнээс 24 хүнийг нь одоо сонгосон явдал бас талархаж байна. Энэ ялалт бол зөвхөн Завханы ялалт биш. Энэ бол Монголын ялалт байлаа гэж би хэлмээр байгаа юм. Юу вэ нөхөр улсын хурлын сонгуул, орон нутгийн сонгуулийг гадаад дотоодын дэлхийн олон орнууд ажиглаж байсан, ажиглагчтай явуулсан. Магадгүй өнөөдрийн энэ одоо сонгуулийн үр дүнгээр батлагдах, хэл амгүй болгоход оюунлаг завханчууд бас хандив орглоо гэж би ингэж бодож байна. Тийм учраас очирваан хайрхныг тойрсон ард түмнэрээ бахархаж байгаа хэлье та бүхэндээ одоо баярлсан шүү гэж хэлье. Хоёрдугаарт энэ удаагийн сонгуул бас хэл амгүй сайн шудраг явуулахад бол сонгуулийн хороо маш сайн ажилласан. Энэ улсуудын хүчин зүтгэл өдөржингөө ажилласан төрийн албан хаагчдад бас талархаж байна. Магадгүй энэ удаагийн сонгуульд ардчилсан нам ялагдсан ч гэсэн ямар нэгэн бас хэл амгүй хүлээн зөвшөөрөх энэ асуудлыг бол ардчилсан намын дарга хийсэн. Би бол ардчилсан намын даргатайгаа сонгуулийн хуулийг 6 сарын дотор өөрчлөх асуудал дээр эсрэг байр суурьтай байсан. 76 жижиг тойрог болгох дээр би эсрэг байсан. Олон эсрэг асуудлууд байсан хэдий ч Монголын төрийг төлөв төгшин байлгах, ард түмний тайван амгалан байлгах, Монгол ардчилсан орн гэдгийг илэрхийлэх энэ асуудлыг зориг гаргаж шийдээд тэгээд би огцорно гэж хэлсэн. Энх бол даргадаа бас талархал дэвшүүлье. Энэ бол Монголын ард түмний төлөө таны хийсэн бас том одоо гавья гэж ингэж бодож байна. Олон сонгуулийн тухай нямдарч байгаа ярьсан. Дан маргаантай байсан. Хэл ам болж исэн бид нар зовлонтой зүйлүүд байсан тухай ярьсан. Байшин байраа хүртэл шатаасан, хүний амьд дурж исэн тохиолдлууд байсан. Энэ удаа бол хариуцлагатай асуудлыг ардчилсан нам хийсэн. Ардчилсан нам бол хүндийг үрдэг, хариуцлагатай үед бас хариуцлага шийдэл гаргадаг гэдгээ одоо илэрхийлж чадлаа. Энэ удаагийн сонгуулиар 47% ардчилсан намын төлөө саналаа өгсөн. Тийм учраас 9 хүнээр төсөөлж ерөөсө болохгүй шүү гэдгийг би энэ гол даргатай хэлмээр байна. 47% санал ард түмэн одоо ардчилсан намын талд байгаа. Тэгээд ардчлалын төлөө ардчилсан намыг өнгөрсөн 4 жилд бас хүнд эдийн засаг хүнд үед их зүйлийг хийсэн. Цаашдаа бас та нараар төрөө бариулъя гэж саналаа өгсөн тэр 47%-д би бас талархлаа дэвшүүлмээр байна. Бид бас сөрөг хүчин, хяналтаа сайн тавина. Бүх зүйлийг биш ч гэсэн зөв зүйлүүдийг бид нар дэмжиж одоо ажиллах болно гэдгээ илэрхийлж байна. Нэг зүйлийг хэлье. Дан сөрөг хүчин байхдаа муу амлж байсан. Ажлыг болохгүй талаас нь ярьж байсан. Одоо эрх барихаар их зовлонгууд үүрнэ. Ам ажлын нэгдлүүд ирнэ их өөр гарах байх гэж бодож байна. Тухайлбал хар машинаас эхэлье. Бид нар чинь түүхэндээ их зовлонтой юм шатаадаг өвчтэй улсууд. Сүм хийдэ шатаасан, ламнараа буудсан, хар хайрцгаа шатаасан. Тэр яг мөнгөд зөрөгтэй хэлж чинь би тэгжээс юм а гэж зүгээр. Хар хайрцгаа